Хөгжим гэж юу вэ? Энийг хөгжим гэх үү? Энэ ч бас хөгжим мөн үү? Тэгвэл би өнөөдөр та бүхэндээ дэлхийн ертөнцийг шоконд автуулсан нэгэн хөгжмийн талаар хүргэхээр бэлтлээ. Тухлан сууж, таалан сойрох нь. (1952) оны 8 дугаар сарын 29-ний зуны нэгэн дулаахан орой Америкийн нэгдсэн улсын Вудсток хотын ой дунд орших Маврик концертын танхимд нэгэн төгөлдөр хуурч тайзан дээр гарч иржээ. Тэрээр 20 дугаар зууны экспериментал хөгжмийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг, хөгжмийн зохиолч Джон Кейжийн цоо шин уран бүтээлийг толилуулах гэж байсан юм. Заалан цугларсан хүмүүс Америкийн авангард хөгжмийн сууд уран бүтээлчийн шин зохиолын анхны сонсогчид болох гэж байгаадаа догдолцоож байлаа. Гэвч тэдний хүсэн хүлээж байсан зүйл огт болсонгүй. Харин хожим нь тэд өөрсдөө ямар өвөрмөц дахин давтагдчихгүй бүтээлийн нэг хэсэг болсноо ойлгоцгоосон билээ. Тэгвэл тэр орой яг юу болсон бэ? Үнэн дээр юу ч болсонгүй. Тайзан дээр гарч ирсэн төгөлдөр хуурч Дэвид Тьюдор төгөлдөр хуурийнхаа өмнө суугаад тагийг нь нээлээ. Үзэгчид анхааралтай наргагүй хүлээж байлаа. Гэвч тэр нэг ч нот дарсангүй. Суугаад лав. Хэсэг хугацааны дараа төгөлдөр хуурийнхаа тагийг хаагаад дахиад нээлээ. Үзэгчид за одоо л эхлэх гэж бодтол дахиад л хаачихв. Хүмүүс хүлээсээр л байлаа. Зарим нь гайхширч, зарим нь энэ хачин нөхцөл байдалд өөрийн ирэхгүй инээмсэглэж, харин зарим нь бүр эсрэгээрээ зухалдаж эхлэв. Гэсэн ч төгөлдөр хуурч юу ч тоглосонгүй сусаар л байлаа. Тэр нэг ч нот дарсангүй, нэг ч ая ихшэглүүлсэнгүй. Зүгээр л төгөлдөр хуурийнхаа өмнө яг 4 минут 33 секунд суусныхаа дараа босож ёслоод тайзнаас буужээ. Ингээд л бүтээл дуусхан тэр. Танхимд нэг ч хөгжим ихшгэлсэнгүй, зүгээр л нам гүм. Гэхдээ үнэхээр нам гүм байсан гэж үү? Үгүй ээ. Хэдийгээр хөгжимчин юу ч тоглоогүйч заал дуу чимээгээр дүүрэн байсан юм. Хин нэгэн хоолойгоо засна, нөгөө нэг нь найтана. Зарим нь суудлаа засахад сандал нь үл ялаг дуурна. Түүнээс гадна танхимын гадаа салхи хүлээж моддын навчис зөөлөн сэржигнэнэ. Ингээд үзэгчдийн хөдөлгөөн, амьсгал, байгалийн чимээ энэ бүхэн нийлж нэгэн төрлийн хэмнэл, өөрөөр хэлбэл хөгжмийн зохиол болж хувирсан юм. Ингэж Джон Кейж бидэнд нэгэн санааг харуулахыг хүсжээ. Энэ бол туйлын чимээгүй байдал гэж огт байдаггүй гэсэн санаа юм. Үүнээс нэг жилийн өмнө Джон Кейж Харвардын их сургуулийн дуу шингээгчтэй гадны бүх дуу чимээнээс тусгаарлагдсан нэгэн өрөөнд орж утсан байна. Тэр өрөө нь бараг вакуум мэт намгүй орчин байсан ч Кейж тэнд хоёр төрлийн дуу сонсчээ. Нэг нь нарийн өндөр өнгийнх бол нөгөө нь арай бүдүүн нам өнгийн дуу чимээ байв. Гайхсан Кейж өрөөнөөс гарч инженерээс асуухад инженер хариуд нь таны сонссон нарийн дуу чимээ бол таны мэдрэлийн системийн чимээ юм. Харин нам доор дуу бол таны цусны эргэлт зүрхний хэмнэлээс гарч буй дуу чимээ гэж тайлбарлажээ. Ингээд Джон Кейж нэг зүйлийг ойлгосон байна. Хэдийгээр бид дэлхийн хамгийн нам гүм чимээ энерги өрөөнд байсан ч хүний бие махбод өөрөө хэмнэл дуу чимээ, өөрөөр хэлбэл нэгэн төрлийн хөгжим үүсгэж байдаг гэдгийг ийхүү анзаарсан байна. Тиймээс тэрээр 4:33 хэмээх энэхүү бүтээлээрээ дамжуулан нэгэн санааг илэрхийлэхийг хүсжээ. Энэ нь юу вэ гэхээр хөгжим гэдэг зөвхөн хөгжмийн зэмсэг эсвэл хүний хоолойноос гардаг зүйл биш. Харин бидний дотор биднийг хүрээлэн буй орчинд оршин буй бүхий л дуу чимээ өөр өөрийн хэмнэлтэй, өөр өөрийн хүг аялгаутай байдаг гэсэн санаа юм. Анх энэ бүтээлийг сонссон хүмүүсийн зарим нь үүнийг тоглоом гэж бодсон байна. Зарим нь бүр хөгжмийн урлагийг доромжилсан хэрэг гэж хүртэл үзэж байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам 4:33 орчин үеийн хөгжмийн түүхэнд хамгийн алдартай бас хамгийн их маргаан дагуулсан бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох болсон юм. Мөн үгээрчвэл барам түүний энэхүү бүтээл дэлхийд даяар өдгөж тоглогцоор л байгаа юм. Гэхдээ энэ хөгжмийг хэн нэгэн удирдаач эсвэл хөгжимчин тоглодоггүй. Харин тухайн мөчөд тэнд байгаа үзэгчид, орчин нөхцөл, байгаль дэлхий өөрсдөө энэ хөгжмийн зэмсэг нь болдог учраас уг бүтээл хизээч яг адилхан сонсогддоггүй лээ. Тиймээс дараагийн удаа та салхины сэржигнэх чимээ, хүмүүсийн алхах туу, эсвэл хотын шууганыг сонсохдоо өөрөөсөө нэг асуултыг асуугаад үзээрэй. Энэ бүхэн зүгээр л дуу чимээ юу эсвэл хөгжим үү? Хөгжим гэдэг зөвхөн тайзан дээр бас ноотон дээр байдаггүй. Харин биднийг хүрээлэн буй ертөнц бас бидний дотроос урган гарч буй тэр хэмнэлд оршдог.
Тиймээс дараагийн удаа чимээгүй мэт санагдах мөчид анхааралтай нэг сонсоод үзээрэй. Магадгүй та яг одоо Джон Кейжийн 4:33-ыг сонсож байж ч мэдэх юм. Ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.